Монгол язгууртан төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн дарга Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх ноён Баяра таныг хүргэж байна. Өнөөдөр их төрийн ордонд ингэж Монголын үе үеийн түүхийг бүтээн байгуулсан хизээж хөшөрдөггүй, хизээж хөдөлдөггүй, хизээж өгсгөрдөггүй мөн бүтээн байгуулах хариуцлагаас хизээж зугтаж болдоггүй залуу үеийн төлөөллүүдтэйгээ хамтран уулзаж байгаадаа үнэхээр сэтгэл хөдлөж байна. Мөн өнөөдрийг бид түүх ярихаар дэндүү хоолой яриад байдаг. Түүнийгээ бас сайн мэддэггүй. Ойрын үед ч гэсэн түүх бүтдэг юм аа. Өнөөдөр бидний шин цаг үетэй Монгол улс сүүлийн 400 жилдээ анхудаа өөрийн эрхчлөө тусгаар тогтнол газар нутагт эзэн байхын учир шалтгаан дээр өөрийнхөө их түүхийн ингээр унаж босож дахин эргэж их түүхийнхээ эргэж төрийн хэмжээнд бүтээн байгуулсан 25 жилийн түүхийг бүтээсэн сайхан улсуудтайгаа бас энд бас цуглаж байна. Өнөөдөр бид нэг л зүйл дутаад байна. Өнөөдөр бидний өдөр тутам дандаа аз жаргалтай итгэлтэй байх тийм л сайхан сэтгэл хөдлөм хоног наруудаар дутаад байгаамаа. Тэгвэл өнөөдөр тэрийг хизээж дахиж алгуулахгүйгээр хизээж тэрийг балархгүйгээр эргэж ирэх тийм сайхан ерөөл тавьсан ийм сайхан нар байгаа гэж ингэж энэ өдөрт сэтгэл дүүрэн байна. Ирсэн зочид та бүхэнд гэлалаа. Өнөөдөр хүндрэлтний түүх амьтаа бүхний үйл хэргийн хамгийн дээд хөгжлийн түвшинд хүрч тэр аваах оюун мандал гэдэг зүйлийг энэ дэлхий дээр тогтоосон он цаг саяард нь хэмжигдэж байгаа энэ цагийн мөр дээр олон сая жилийн амьтны түүх, сүүлийн сая жилийн хүндрэлтний түүхээр эргэж хүн байхын учир утга байгаль дэлхийн дээд хөгжлөөр амьдран оршихын учир шалтгааныг таниулсан ийм түүхэн хөгжлийн үр дүнд хүндрэлтэн өнөөдөр олон үе сэйлүүдийг бүтээж өнөөдөр өөрийнхөө бас алдаа оноо өөрийнхөө үзэл болгохныг нь тууж бүтээсэн ийм 21-р зууны өндөрлөгдөр их түүхийг энэ дээр гарч ирлээ. Яг энэ их түүхийн энэ дээр бидний бас Монгол улс маань дэлхийн түүхийн хэмжээнд бүтэн нэр дүүрэн алдар бүтэн илэгдсээр өнөөдөр бас газар нутаг эрхчлөө тусгаар тогтнол агуу их өв соёлтойгоо бас ирсэн ийм сайхан цаг бидэнд ирсэн байлээ. Бид нар магадгүй сорын ганц өнөөдрийн хүндрэлтний үлдэж байгаа ганцхан зам мөр болсон байгаль дэлхий дээлтэй дэлхийн экосистемийг тэнцвэржүүлэн хадгалах гэж зорж байгаа тэр хөгжлийг магадгүй цорын ганц удаа бүтээж түүний өв соёлыг цорын ганцаар эзэмших хэрэгтэй нүүдлийн соёлын төлөөлөгч нар. Энэ нүүдлийн соёл иргэншил эргэж хүндрэлтний эрх цаг хугацааг тодорхойлж байгаа ийм хариуцлагатай цаг хугацаанд бид өнөөдөр энэ цаг хугацааг хүлээж авч байна. Амаргүй олдсон. Мэдээж амаргүй олдсон. Гэхдээ амархан болгох бас тиймч бэрх юм шиг байна. Хүн гэдгийг хүлээмжшүүлэх хэрэгтэй юм байна. Уртын үзүүрт ойрын үйл хэргийн мөрд байгаа бүх түүх, бүх хүмүүсүүдэл хүлээмжшүүлэх хэрэгтэй юм байна. Алдъя гэж алддаггүй, муу юм бодож алддаггүй, бүтээх гэж л алддаг. Харин алдааг нь хараас суух биш. Харин хамтарч бүтээж болох бүх болцоон дээр хамтран нэгдэж түүнийг тосож авах хэрэгтэй юм шиг байна. Ийм л сургаал өгч байна гэж. Өнөөдөр ч гэсэн Монголын залуучуудын өнөөдөр дахин өөрсдийнхөө онолуудыг дахин шинээр тодорхойлж өнөөдөр дахин шинээр дуурч байгаа нь өнөөдрийн залуучуудын гинэ тухаарсных биш өмнө байсан олон сайхан залуучууд гал халуун итгэл сэтгэл аваа гэрч хүчээрээ бүтээж байгуулсан Алдаж онсны замрыг эргэж сайн нэгтэлснийх л өнөөдрийг ингэж үг дуурах төрөж байна гэж. Тийм учраас өмнөд үеийг ойрхонч байх болж бүгдээрээ чин сэтгэлээсээ
хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Одоо хэн нэгнийхээ мууг үзэж хэрвлийгээд урагшаа явахгүй нэ. Хизээж хүн өөрөөртөө ороод өөрийнхөө өр хүүхдийг, өөрийнхөө аав ээжийг, өөрийнхөө ойр дотны хүн болгоно харж байгаа тэр хараагаар эргэж бие бинийгээ харвал энэ ирж байгаа их дүүхийн дээр хийж бүтээх бол тийм ч бас бэрх биш юм байна. Ийм сайхан хараа нэгдсэн, ийм сайхан харааг авчирсан, ийм сайхан хараатай байхыг дахин сануулсан ийм дүүхийг бид нэр өдөр болгон бичиж байна. Бүх хүмүүсүүдэн эргэж түүхтэй хүлээн зөвшөөрөх цаг болжээ гэж. Өнөөдөр хүлээн зөвшөөрч чадах юм бол нөгөө бидний байн хэлээд байгаа мөртлөө ирэхгүй байгаа нэг зүйл ирнэ. Тэр нь эвлэн нэгдэх, эвлэрч бүтэх. Зүгээр нэг эвлэрээд үтчихгүй юм байна. Зүгээр нэг дараараа суучихгүй юм байна. Энэ хардалт гэдэг бол байн явд юм байна. Тэгэхээр өмнө байгаа түүх чинь бидний шүүмжлэхэд зориулагддаг юм байна. Нэгэнтээ бүтсэн юм байна. Зүгээр л хүлээн зөвшөөрөхөд зориулагдсан байна. Тэгвэл хүлээн зөвшөөрцгөөе. Алдаа нь бол алдахгүй байгаад хүрэгдэг юм байна. Оноо нь улам урагш дахиад суур болж өгдөг юм байна. Тийм учраас энэ их дүүхийн дээр хүлээн зөвшөөрч урагш явах цаг болжээ гэж. За хүлээн зөвшөөр нэгдээд одоо юу хийх вэ гэж. 21-р зууны энэ өндөрлөг дээр хүндрэлтэн бол дүүхэн хөгжлийн зүй тогтол мөн шинжлэх ухааны үндэс бүхэл хүндрэлтнүүдийн бүтээн бий болгосон соёлын үнэт зүйлийн харилцаа гэдэг зүйлийг л үндэс болгох хэрэгтэй. Тэгэхгүй дурын бодол өөрийн магадгүй цагийн энэ дээр орон зай болгоноор өөрийн хэмжиж байгаа харааг бусдын өмнө тулган тавилгүйгээр шинжлэх ухаан байх ёстой юм байна. Түүх байх ёстой юм байна. Олон түүхэн замаар батлагдсан ирсэн соёлын харилцаа байх ёстой юм байна. Хувь хүний соёлын харилцаа, улс орны соёлын харилцаа. Соёл гэдэг зүйлийг баттай бас сайн сурч таньж бас түүнийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ гэж. Хэр бид ингэх юм бол эрэх цаг хугацаа дэмж хэцүү биш байна. За мөн өнөөдөр Монголын залуучуудын холбоо 95 жилийн түүх хоёр нийгмийн бүтэн үеийг илээж өнөөдөр энд хүрч хамгийн залуу тодголтой мөртлөө хамгийн ахмад байгууллага болтлоо энэ улс орны бүтээн байгуулалтын үйл хэргийг өөрийн залуу үеийг илээж бүтээж байгуулсны хүчин өнөөдөр энэ нийгмийг дахин тодорхойлоход хүргэсэн. Тэгвэл бас зүгээр тодорхойлоход хүргэсэнгүй. Монголчууд эртний их түүхтэй их өрөөлтийн учиршилтгаан дахин тодорж байна. Өнөөдөр бидний эцэг өвгдийн төрийн гар хайрцагны нууц бидний эцэг өвгдийн соёлын үнэт зүйл бүтээн байгуулахын нууц болсон өв соёлын үнэт зүйл нэгэнтээ өртөөлөгдөн ирсний учир шалтгаан эргэж дэлгэрч үнэт зүйлээ нэгэнтээ хизээж балархааргүйгээр бидний дунд баттай болж даргаллаа. Энэ үндэсний онол номыг Монголын залуучууд өөрсдийн онол болгын үндэс болгож үйл хэргийн цаашдын зам мөрөө гаргах үндсэн баримтчиг болгосон. Энэ л өнөөдөр Монголын залуучдын холбоог Монголын ирээдүйг тодорхойлох их бүтээн байгуулалтанд барилан дуудах зоригтой хэлэх үндэс болж байгаамаа гэж та бүхэндээ хэлэхэд бахархалтай байна. Үндэсний онол ном гэхээр он цагийн уртад нэгэн баларсан бичиг баримт төдий зүйлээр та бүхнийг сэтгэхгүй байхаа гэж бодож байна. Учир нь үндэсний үнэт зүйл гэдэг тасархай бичиг баримт байсан чинь цаас байсан ч гэсэн өөрийн үнэт зүйлийг баян гадгалж байд. Тэгвэл бүрэн цогц агуу их түүхийнгээр бүтээн байгуулсан тэр онол ном эргэж ирсэн байна. Энэ үнэт зүйлийн судалгаа явсаар өнөөдөр аргагүй эцдийнхээ гарт үрсэн тэр эцэд нь үеийн бүтээн байгуулж байдаг залуучууд дээр ирсэн. Залуучууд маань энэ онол номоо бүрэн дүүрэн баттай танин мэдж эрэх цаг хугацаанд агуу их түүхийг бүтээж болох тэр зам мөрөө өнөөдөр тодорхойлоод түүнийг бас энэ нийгэмд бүрэн бүтэн бас дэлгэхээр ингэж зорж байгаа билээ гэж ингэж хэлэх байна. Энэ
аваа их боломжтой өнөөдрийн энэ их түүхийг эргэж урд хойдохтаа бүрэн дүрэн хүлэвчж эрг цаг хугацааг бүрэн бүтэн авчрах ийм боломжийг гэрэлтүүлж байна гэж та бүхэнд айлх байна. Монголын залуучуудын холбоо эрг цаг бүхэнд дандаа их бүтээн байгуулалтын төлөө, эвлэрс нэгдэхин төлөө эргэл туцалтгүйгээр зорих болно. Бидний улс агуу их түүхтэй түүхийн гэрнүүд бол агуу томс, хүн амын доогоорнууд бол нэгэн томох үндэстэн намсан компани хэмжээний ажилтны тоо төрдөггүй ийм сонин хачин магадгүй бид нарыг арай өөрөөр харах ёстойг байнга сануулж яадаг ийм улс орн билээ. Тэгээд энэ агуу их улс орныхон хувьд яг энэ сая 960 мянган 2 сая хүрэхгүй хүн амынхаа 2 сая хүрэхгүй насан турш хүн амынхаа амжиргаа орлогыг өрн бүтэн байлгаж агуу их түүхийн гэр бүтээсэн өв соёлыг жаахан ч гэсэн түүхийн үнэт зүйлээ эргэж дэгдэх тийм сайхан цаг авчрах тийм өдрийн нэгэн өдөр нь энэ байхаа гэж учир нь энэ түүхийг бүтээсэн хүмүүс энд ирсэн та бүхэнд ангилалаа. Монголын залуучуудын холбоо цаашид онол бодлогын хувьд бол агуу их эцэг хүүхдийн үндэсний онолмыг баримталж дэлхийн хүндрэлтэнд бүтээж байлгасан соёлын үнэт зүйлтэй бүрэн дүрэн харилцаанд орж ирээдүйн хойч холыг харж их бүтээн байгуулалтанд бэлэн болсон та бүхнийг хамтрахыг хүсье гэлээ.